За хөө. Дээл ямар байна? Ёстой гоё харагдчихэна. За. Хоёулаа энэ цагаас дараа Монгол дээлтэйгээ шинжлэх нь шүү дээ. Тэгэн дээ. За би нэг телевизийн мэдээ сонсоодох заяа. За. Энэ мөрөө яаж гарах нь зүв байна нэг юм үзet. За аанасаа идчихвдээ хөөе. Юуг нь иддэг эндээс? Ял харсан болгоно идчихдэг юм гэж юу байдгийг? Сүүлийн идэх гээд байна шүү дээ. Очиж нэг ууцныхаа сүүлийг идээс сууж явахдаа тулаагүй байна хөө. Ой, амба. Миний хөшөө энэ их сони юм болж байгаа юм байна. Юу? Сайн мэдээ сонссон чинь манай монголчууд энэ цагаас араар 2 хуваагдаж шинэлж байгаа гинэ. За. Зарим нь өнөөдөр шинэлээд, зарим нь маргааш шинэлнэ гэж байна. Тэгэхээр ерөөсөө би маргааш шинэлээд чи өнөөдөр шинэлчих заяа. Би шинэлгээ боллоо. Хөөе. Чи юу ярьж байна хөөш? Гаднаас хүмүүс ороод ирэхээр тэгээ би чамайг юу гэх юм? Намайг шинэлэхгүй байгаа л гэж хэлэхгүй юу? Тэр чинь юу н хэцүү байдээ. Тэгээ гайхаад байвал би гарч ирээд бүр хүч нэмээд өгчгээ. Их чинь шинэлэхгүй байгаа уучлаарай гэж хэлчихэ тэхүү. Чиний дураар тийм юм гэж юу ахав гэж. Гэхдээ тэхгүй бол цаадуул чи яаж ин дээдчүүлэнч тэр, доодчүүлэнч тэр хизээ шинэлгээ мэдэхгүй цагаан сарын шинийн нэгний өглөө 2 хуваагдаа суудсан телевизээр үгүй маргааш үгүй өнөөдргээ сууж маргалдаа сууж штэ. Тэгээ юу н ингээл та чи өнөөдөр шинэлэл би маргааш шинэлчих юм бол аль нэг өдөр нь сайн өдөр байж тараад хоёулаа энэ жилдээ сайхан амьдрын штэ. За тэгвэл ингээ заяа. За. Чи маргааш та шинэлдгээр шинэл. За тэгье. Би өнөөдөртөө шинэлье. Тэгье. Гэхдээ чи өнөөдөр надад сайхан үйлчлээд өгч. Тэгэхээр чи би шинэлсэн болох гэдэг юм шүү. Юу гэсэн үг орж ирсэн хүмүүст бууз маш чигэн жигөл бэлэг адгийг нөгөө цай хийж өгөө тэгээд байж л та. Үгүй бас зөвлөгөө өгье би чамд бахан зөвлөгөө заяа. За ингэн. За голцсон хүмүүс залуучууд орж ирээл чамтай 1000 төгрөг бариад золгодог штэ. За 1000 төгрөг барь золгосон хүмүүст нь яах вэ? Үнийн дүнгийнх нь 50% нь таарсан бэлэг өг заяа. Өөй. За өөрөөр хэлбэл одоо 500 төгрөгийн баал үзэг харандаа өг. За гурвангийн нийлүүлээ өгчихв. Тэгэхээр 1500 төгрөг болчихно штэ. За тэгэнгүүтээ 5000 төгрөг өгсөн хүнтэй яаж бэлэг өгөх вэ? За яах вэ гэхээр 2500 төгрөгийн улаан торон телефонууд аваад бэлдээ тавьсан байгаа. Тэрнийг өгөөд заяа. Тэгээ ирчүүлд нь юу гэх юм? Адилхан улаан тэрхөө өгөхгүй юу? Одоо тэгэл эрэгтэй хүнд нэг улаан торон тэрхөө маа бэлэг гээд байж ах уу? За хизээ байтлаа манай монголчууд нэгнийхээ цагаас араар өгсөн бэлгийг өмсөөл, идлээл, хэрэглээл, зүүгээл явдаг байлаа. Зүгээр ингээл бие-биендээ өгсөөр агаал дамжуулсаар агаал эргэл хүрээд ирдэг үсттэй. Нодны яасан би бэлгэн дээр судалгаа хийж үзсэн штэ. 4 бэлгэн дээр би тэмдэг тавиад хүнд өгсөн. Яасан? Дөрүүлээ эргээд хүрээд ирсэн надад. Хитий завандаа тэгэл бэлгэн дээр тэмдэгтэй байл сууж идэх юм чи. Битүүний орой тавьсан. Өө, стан. Тэгэхгүй бол энэ чи хэцүү штэ. За тэгээ бас ингэ миний хөшөө. Маш хурдан хөдлөн заяа. Ерөөсөө шуурхаа мэдв. Яг өгөхөр хүн орж ирлээ. Ерөөсөө үгс үггүй цай хийж өгөөл, сүтэ цагаа хийж өгөөл, цай уужих оронд баяшаа сэвж гаргаад баяшаа тавьж өгөөл, идээд дуусан гут намны авчир өгөөл. За гар баястай дараагийн хүн ор. Би энэ хоймор сууцсан. Тэгэл энэгээр битүүгөө суудсан багт би яаж за буудаж буудаа дээр за таагаа за гар дараагийнх нь ор гэл ингээд байж ах вэ би ямар муухай удаа хөдөлгөөнтэй би чи хамгийн хурднаараа хөдлөлөө би сая хажуугаар нь ямар муухай чанга чарлтыг чи ажил хийж байгаагаа гайхуулаад байгаа юм уу яагаад байгаа юм ер нь манай энэ гэр бүл нэг л тийм утгагүй болоод байна. Яаж? Ямар ч зохион байгуулалтгүй одоо хин нь удирдаад байгаа, хин нь шийдвэр гаргаад байгаа, хин нь гүйцэтгэгч, хин нь толгойлогч, хин нь удирдагч, хин нь манлайлагч юу ч мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо хоёлаа ярьж байгаа халуун дээр хоёлаа ингэдэг хөө. Энэ гэрийнхаа удирдагчаа сонгочих гэдэг хөө. Өө тгий. Тэгээ тэрнийхээ үгэнд нь ороо явъя гэх хөө. Тгий. За тэгээ ер нь ингэ. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээ явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Юу н яахлаар энэ гэр доторх базагч чи одоо базагдагч нь би болчдгийг. Аль овсгоотой сэргэлэн эрдэм мэдлэгтэй номтой нь баз идэх үү? Чи заавал чаддаг юмараа базагчаа тодорхойлоод тахтай ядгийг. Би ч чаддаг юмараа базагчаа тодорхойлж болно шүү дээ. Ёно. Миний хайд чаддаг юм юу байдаг вүлээ? Байна одоо байна. Би мэддэггүй. Чи бид хоёрыг хэн их юм идэхгүй гэвэл би л базагч болно шүү дээ. Идэх юм чи хүн болгоо иддэн шүү дээ хөшөө заа юу. Гэхдээ өнөөдөртөө надад нэг тусаа. Чи хөөе. Аваа. Оо миний охин. Ээж чадцээ. Ээж нь энд байж л байна. Өнөөдөр золохгүй маргааш золгоно гэж юм яриад. Яаж байгаа юм болов? Мэдхгүй. Телевизийн мэдээ үзсэн юм бах өө.
За бас ингэн өгшөө. Оо миний охин ороод ирсэн. Яа, миний охин ямар гоё юм бэ? Ямар сайхан охин төрүүлсэн юм бэ? Би ерөөсөө өнөөдөр шинэллээ. Тэгмээрдэ чи. Охин хараад дөрөгчлээ. Аав ээж та эрт нэг хэлэх юм байна. За. Өнөөдөр охин найз залуугаа танилцуулсан шүү за. Хүү, хүргэнтэй болох нь. Дагуулаад ир. Та бид тасчаад ирээ. Тэг. Хүргэнтэй боллоо шүү дээ. Энэ охины ч хувьд арай эрт байгаа юм биш үү? За чи болоод өгч. Чи надтай хэдэн настайдаа суулаад ачи. 16 тайдаа. Тэгээд миний хань зүгээр л 16 тайдаа гэж хэлж болдгоо юм уу? Заавал нэг жоохон охин шиг 16 тайдаа. Ийм гоё залуухан ахиж эргэж олдохгүй сайхан насыг ингэж хэлэхгүй бол өөр ямар насыг хэлэх юм бэ хөгшөө? 16 тайдаа. За тэгвэл хоёулаа хít хүртлээ амьдрах ээ. Хоёулаа ер нь бол нэг 90 хүртлээ амьдрал тэгээд хоёулаа нэг зэрэг өнгөрөөл өгөөл тэгээд болж штэ. Заавал нэг эртээ юм шиг болж хэлэх юм аа нэрээ. Хүй ер нь хараа хэлж байгаа үгээ гоё ингээд үйлдэлжүүлээд байх юм бол гоё залуухан харагддаг байхгүй юу? За юу 16 тайм шиг харагддаг байхгүй юу? За. Хөө нэр хөгшөө ингийн. Хоёулаа ерөөсө хүргэнэ орж ирэхэд насаа жоохон нэмчихв. Яаж вэ? Хоёулаа насаа 55 таа гэдээ авчих. Аа? Тэгэл 55 таа хүн шиг би орж ирэхээр оо миний хүү ороод ирлээ бэ. Ямар сайхан залуу вэ? За миний хүү дэшээсөө. Хөө надаа. Заавал тэгэж яах гэдэг юм бэ? Зүгээр байгаагаар л баял та. Тэгэл нэг нас нэмжийн, овор нэмжийн тэгэл хүргэний ороод ирэхэд өөдөөс нь миний хүргэн ороод ирсэн үү? Юуха? 70 настай хүн шиг яваад штэ чи. 55 гээд авч чинь. Ой, ирж штэ. Ороод ирлээ. Энэ ямар өөр юмсэг хөөе. Гадуур хуцаа тайлаа өлөгчлөө штэ. Тэглээ. Сонгож татсан юм шиг өндөр залуу байна. Тийм бай. Сайн байцгаана уу? Сайн байна. Энэ нэг худагны арын гудамжны наанаасаа хоёрд хашаа мөн үү? Тийм. Мөн. Би танаа охины чинь найз залуу. Мэдсэн. Сая энэ чи яриа зогсчихсэн. Юу яасангүй юу? Гадаа таарсангүй юу? Тосно гээд гарсан өөрөө чи. Гэхдээ би зориуд нэг хойгоор нь тойроод нуугтаад ороод ирсэн юм аа. Бас. За ямар ч хэсэг эхлээд хатам автагаа золгоё. За миний хань залгуу. Амархан сайн байна уу та? Миндээ ямар байна уу? Миндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан. Нөгөө мөнгөө мартчих. Энэ $100 байгаа. Дахиад нэг үнсчнэ гэж. Энэ хараа. Яа гоё. $100 гэдэг чи одоо Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол бараг 140 мянга. Дараа нь тооцоо хийгээч чи. Үш, миний шүү юу ягдах. Монгол банкны ханшиг үзэх. Чи дараа нь. За, Үнтэй сайхан үйлчж одоо сайхан хаварч гэнэ үү та? сайхан үйлчж байна. Миний хөө сайхан шинжилж явна уу? Сайхан. За. Ой, яна. Мөнгө өгнө гэж одоо хараад байгаа. Ямар мангар хөөхөн бэ? Бага. Оо, тийм байлгүй тийм. Гайхлаа шүү дээ. Би нөгөө бэлгээ өгчөөд мөнгөө мартаад ах юм. Энэ $100 байгаа. Баярлалаа. 280 мянга. Чи дараа нь. За суу. Зүгээрээ би ер нь гараад дагуулад ороод ирдэм болоо да. Вэ. Намайг хүлээгээд байгаа баха. Үгүй хэрэггүй. Цаад чи одоохоо ороод ир сууж вэ. Яна. Яасан бэ? Энэ нөгөө торон дотор байсан хайрцаг нь хоосон биш. Хоосоо. Тийм. Үгүй наа чуулна би өөрөө. Яста гоё юм байна. Манай хүн бүр хөөрчжээ. Баярлалаа. Би бүр та хоёрын хинжээгээ чинь бүр заалгуулж хагаад за иймэрхүү би хаатаа улсууд байгаа юм шүү гэж бүр хэлж хагаад захиалж хэлгүүлсэн байхгүй юу? За. Яна. Яасан бэ? Энэ бүр Багдад орохгүй. Багдадаа. Тий. Үгүй би уул нь яг юм тань. Батаа яг даарч нь хөрсөн. Би бүр сайн эсгүүрчин дээр очиод сайн оюутнаар оюулсан юм аа. Таны харин яадаг бол гэж жаахан санаа зовоол байна. Үгээрээ таарах бах санаа зовох. Би ер нь гараад дагуулад ороод ирье. Гадаа даарч байгаа баха намайг. Хэрэггүй. Сууж одоохоо ороод ир тийм ээ? Тий. Нааша. Яг одоо ороод ирсэн. Сууч. Сууж. Оо тэр. Ахта залгаараа үзсэн. За хажууд нь сууч. Оо анги хөвгт яваа мó. Зээ түлгэн хон төөс үлдээ хурган хон хуруу өгтөө өвлөө өнтөө тарган давбоо хавартаа хавтаа тарган орвоо ачлалт аав минь ээ
Төлгөө дөсөлдөө. Хурган хурууцаас үлдээ. Ой! Чи бит хоёрыг золгож явахыг юу н харсан уу? Авгаа нөхөр хоёр золгож болохгүй ш. Тий. Танаа аав чинь биш юм уу? Юу вэ? Гүй. Танаа охин чинь Тий, одоо чиний эхнэр шүү дээ. Гүй биш ээ ой. Би андуураад ороод ирсэн мээр. Уучлаарай. Айл андуураад ороод ирчих. Гүй яах ярахгүй бол наанаасаа хоёр дахь хашаа цэнхэр үлзий хийтэй хаалга байгаа гэсэн баггүй юу? Мөн. За би ямар ч байсан гарч байгаа жоохон ийшгнээ яваад үзье. За тэг миний хурдан одоо тэгвэл хадмууд чинь гараа шинлээ яваад. Харин тийм ээ хадмууд маань хүлээж байгаа. Бушуу яв. Гэхдээ би нэг $100 бэлэг авъя. Хадмуудтай золгох өөр бэлэг байхгүй шүү дээ надаа. За тэрний чи өгмөргүй байна. Юу гэсэн үг юм? Гүй яах вэ? Бид хоёр чи өнөөдөр хамгийн анхны авсан бэлгээ буцааж өгмөөргүй байна. Биш. За зүгээр бай та нар хөөе. Ха? Цагаан сарын шинэ нэг ингээ бариад золгосон бэлгээ буцаагаад авах юм бол гардсны үд нэгдэг гэж тэгдэг юм байл шүү дээ. Чи одоо юу вэ? Минь чи суулаан царайтай юм чи яах нь вэ? За хөөе. Бэлэг аваад ирээ. Би бүр орж ирээд гайхаад исэн байхгүй юу? Гэхдээ яасан залуухан улсууд үлээ энэ ч одоо дааж манай найз охин надтай танилцуулаа энэ төр гэж боддгоо байсан юм а энэ төр гэж бүр янз бүрийн бодоод байсан байхгүй юу? За. Залуухан улсууд вэ гэж өөрөө хэдтэй. Би бартай. Битээрээс ах юм байна. Тий. Тийм баха хөөе. За бацаанууд яваад бэлэг аваад ирдэ хөөе. Наа чи гүн хэлж штэ гарцын үд нэгддэг гэтэргээ. За зүгээрээ тийм юм байдгүй маа. Орж ирээд удаагүй мэн гэж бодоод өгчгөлтэй энэ чинь. За тэгвэл ингээ бэлгэний чи орд бэлэг өгч бал мал ойноос торон дөрхөө зөндөө байгаа. Тэ? Юу вэ? Би одоо айлд анх удаа шинэлж орж ийн бүр хадвин да. Тэ яах нэг балт ирэхгүй орсон. Сайхан шинэлж гэнэ үү? Энд ямар галзуурсан биш үү? Би та нарын бодож байгаа шиг тийм баян дарах хүн биш шүү. Анх удаа би айлгэр болоод админдээ орж үзчихээ би. Хадмуудтай нэг өнгөтэй өөдөө харагдахад би найз нүгтэйгээ малгаад олгыг гүйж аваад явж байгаа шүү би. Тэр $100 чинь өөр шүү. Цагаан сарын дараа би найзуудтай буцаагаад өгнө шүү. Тэр чинь өөр шүү. Заавал сар шиний өдөр хөгшин настай хүний нус нутгийн гоожулж байгаа хэрэг байсан юм уу та нар юм одоо? Анх удаа би үргэн болж айлд орж үзэж байгаа шүү. За өрөвчлөө өгье. Та тэгээ анхнаасаа тэр айл майлаа зүв олохгүй яасан. Би яаж мэдвүтэй. Яваад хоёр дахь ажаа гэрэн дэд ороод ирсэн юм.